Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ тариф худалдааны ерөнхий хэлтсээрийн дамжин өнгөрөх тээврийн эрх чөлөөний тухай 5 дугаар заалтыг илүү боловсронгуй болгох, тэдгээрийг дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс орнууд заавал дагаж мөрдөх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор худалдааг хөнгөвчлөх хэлтсээр байгуулахыг дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд дэмжиж улмаар 2013 оны 12 дугаар сард Индонез улсын Бали хотод болсон сайд нарын 9 дугаар баг хурлаар уг хэлтсээрийг баталсан. 2003 онд Мексик улсын Канкун хотноо зохион байгуулагдсан дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын 5 дугаар хурлын үеэр Монгол, Парагвай, Боливи зэрэг далаад гарцгүй хөгжиж байгаа орнууд энэхүү хэлтсээрийг байгуулах санаачлагыг анх гаргаж байсан түүхтэй. Дэлхийн худалдааны байгууллагын 164 улс орны 3/2 нь буюу 110 гишүүн нэгдэн орсноор энэхүү хэлтсээр нь хүчин төгөлдөр болох бөгөөд одоогийн байдлаар 96 улс хэлтсээрт нэгдэн ороод байна. Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлтсээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай протоколын хавсралт худалдааг хөгжлөх хэлтсээр нь 3 хэсэг 37 залтаас бүрднэ. Энэхүү хэлтсээрт галийн үйлчлэгийг сайжруулж боловсронгуй болгох, худалдаа, импорт, экспортын зохицуулалттай холбоотой мэдээллийг ил тод болгох, торгууль, хураамжийн хувь хэмжээг ур үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх, дамжин өнгөрөх барааг хил галиар түргэн шуурхай саадгүй нэвтрүүлэх, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй орнуудад техникийн болон санхүүгийн тусалцаа үзүүлэх, тэдгээрийн чадварыг бэхжүүлэх зэрэг чухал заалтууд тусгацсан. Уг хэлтсээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг Монгол Улсын засгийн газар 2016 оны 11-р сарын 2-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн бөгөөд Улсын их хурлын аюулгүй байдал гадаад удирдлагын байнгын хорооны 2016 оны 11-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар энэхүү хэлтсээрт нэгдэн орох саналыг дэмжсэн юм а. Асуудлыг хэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.